Зэ аюу ацханда киногоо үзээд байж байгаа зү. Энэ удаа мистери триллер төрлийн Шарл гэдэг киног ярьж өгөхөөр бэлдлээ. Киноны эхэнд манай киноны голдор удаан хуарын болон түүний шавь туслах бас дүүнч гэж хэлж болох Бонгилийн дүр гарнаа. Энэ хоёрыг маань нэг баян солонгос гэр бүл Лос Анжелес хотод урьдсан бөгөөд энэ баян гэр бүл саяхан үрийн зулаа үнэрлсэн юм. Хүн төрснөөсөө хойш байнгын уйлгаж байгааж эмч томчоор өчнөн явсан ч би энэ зөв байна гэдэг хариу сонсчээ. Тийм болохоор манай хоёрт хандсан юм байна. Манай хоёртой уулзах үеэр хүүд таймшруулах юм өгсөн бөгөөд одоо ингээд тайван унтаж байгааж. Удган маань гэрийнхнийг нь гаргаад шашны зан үйлээ хийгээд нэг зүйлийг мэднэ. Хүүгийн аав өвөө нь бас хүүтэй адил байдалд байна гэдэг. Дүр солигдож одоо манай баян гэр бүлийн ууган хүү нөгөө хүүгийн аав болох Пак Жионтой уулзаж байгаа юм. Одооноос ер нь Бата гэж. Бата яг ч айлын ууган хүү биш бөгөөд дээрээ ахтай байсан юм байна лээ. Ах нь галзуурч сэтгцэн эмнэлэгт амиа оруулсан гэдэг. Тэр цагаас хойш Батад хүн өрлөж байгаа мэт дуу сонсогдох болжээ. Үүнийг удган маань булшны дуудлага гэж тайлбарлах бөгөөд өвөг дээдс чинь тавгуурхэд хэлгэнж байна. Тийм болохоор танай гэр бүлийн ууган хүүхдүүдэд ийм зүйл тохиолдож байгаа юм. Магадгүй тэр хэлгэнж байгаа сүнс чинь өвөө чинь байх гинэ. Тэгээд ийм зүйл хийгээд надаас гадна өөр хүмүүс бас мэрэгжилтнүүд хэрэгтэй. Нилээ мөнгө орон шүү гэдэг. Дүр солигдож Чомын шиг гон тоглосон Пингшу шинжээч судлаач юм уу та. Ким Сандогийн дүр гарнаа. Кимгуа булш нүүлгэх зан үйл түүгээр дамжуулаад хорогдсон сүнсийг чөлөөлөх зан үйлд мэрэгссэн нэгэн ажээ. Одоо нүүлгэж байгаа энэ булш гэр бүлийнхаа зүүдэнд үзэгдээд удаджээ. Шалтгаан нь ачин эмээгээ дурсах гэд хиймэшүүдийг аваад үлдсэн эмээн тэрэнд нь хорогдсон бололтой. Кимгуатай хамт ажилладаг ах хүү Йонг гэх бөгөөд одооноос Балдан гээ. Манай Балдан ах харин Христийн шашинтай бөгөөд ерөнхийдөө бол цогцсон дээр нь тийм үзлэг хийдэг төрлийн хүн гэх юм уу. Цаг хугацаа явахын хэрээр энэ салбар нь уналтанд орж байгаа бөгөөд Балдан ах маань оршуулгын ажил хийдэг бол Кимгуа ихэнхдээ барилгын талбай иргэн ажиллах болсон гинэ. Нэг өрөө сайхан хоол идээд байж байхад удган Бенгил хоёр ирэх бөгөөд манай хэд эртний танилуд юм шиг байгаа. Тэгээд өнөө ажлын саналаа тавина. Кимгуа охин удахгүй хурмаа хийх гэж байгаа бөгөөд мөнгөний талаар санаа зовж байхад нь энэ ажил орж ирж байгаа байхгүй юу? Эхлээд Бататай уулзах ба булш нүүлгэх зан үйлийг умартаад булшийг шууд аль болох хурднаар чандарлаад өгөө гэдэг. Уг нь бол булшийг авснаас нь гаргаж шинжээд нүүлгэх юм уу чандралдаг юм бэ нэлээ. Яагаад гэнт булш нүүлгэх болсон бэ гэвэл Батагийн өвөөг одоо буруу газар л оршуулсан болохоор тэгж хэлэгнээд байгаа юм шиг байна лээ. Тэгээд хотоос нэлээд захтуу хойд солонгосын хилийн өмнө байдаг ууланд ирж байгаа юм. 40 гаруй жил булш нүүлгэх зан үйл хийсэн Кимгуа анх удаа энэ газар ирж байгаа нь сонирхолтой. Булшны жолоон дээр ямар ч нэр байхгүй өвгөрсөн хуучны жол байжээ. Энэ газрыг дээр үед гисүүнийг их том лам зааж өгсөн юмсанч эргэн тойрныг ажиглаад Кимгуа би энэ ажлыг хийж чадахгүй нэ гэдэг. Уг нь хийчих бол 500 саяыг авах юм байна лээ. Тийм болохоор манай нөгөө гурав бол гайхаж байгаа байхгүй юу? Кимгуа харин үнэг булшны дэргэд байна гэдэг бол байж боломгүй хэрэг. Би 40 жил булш нүүлэхэд ийм газар үзээгүй. Энэ бол бузрын бузартай газар байна. Ийм булшийг оролдож байгаад оролцсон хүн бүрэн ч үхэж мэднэ гэдэг. Тэгэхээр энэ газарт гисүнэ гэдэг тэр лам ямар нэгэн зүйл хийсэн болж таарад байгаа байхгүй юу? Манайх өдөр ууланд очиход булшны жолоон дээр хойд солонгос, умар солонгосын хилийн заагийн координатыг дээр нь сийлцэн байсан юм байна лээ. Тэгээд тийм үл мэдэх газраас булш нүүлгэнэ гэдэг эрсдэлтэй гэж байгаа юм. Бата бол харин би өмнө 2 удаа хүүхдтэй болоод бүтлгүйдсэн. Би хүүгээ ганц л удаа тайван инээж байхыг харсан. Гууж байна, надад туслаач. Энэ үед нь удган маань булшийг нүүлгэх үеэр зайлуулах зан үйл хий гэдэг. Ким Бро бол угаасаа дургүй гэхдээ яах вэ хийхээр болно. Ингээд 5 гахаа бас 5 гахаан ордтой ухагчийг авчирнаа. Удган маань зан үйлээ хийгээд булшийг ухаж, булшны муу энерги гахаанд шингэхэж тэр муу энергийг нь удган зайлуулах юм байна. Нэлээд ухсны эцэст булшийг олсон бөгөөд царс модон булш байна. Дээр үед хааны удмынхан эсвэл баян ноёдыг л царс модоор хийсэн авсанд оршуулдаг байж. Авсыг шууд ачин замдаа гарлаа. Харин ухагч нар үлдэж авсны нүхийг шороогоор дүүргэх ёстой ажээ. Тэгтэл гэнэт газар доороос нэг могоо гарч ирсэн юм. Залуу бодсон зүйлгүй могоог хуваахад гэнэт могооны хашгираа дуулдаж тэнгэр бүрхэд бороо орлоо. Бороо орсон өдөр хүнийг чандарлах юм бол тэр хүн хойд дөрөлдөө очиж чадахгүй гэж үздэг ажээ.
Тэгээд Кимгуа мэрэгжлийн ёс зүйн хувьд өнөөдөр тохиромжгүй тул бид булшийг ойролцох моргод аваачнаа гэдэг. Энэ талаар Бата маань авга эгчтэй хэлнэ. Одоо манай Батагийн аавынх нь дүү гэсэн үг. Авга эгч харин аавыгаа чандарлуулахын эсрэг байгаа юм байна лээ. Тэгээд ер нь бодох цаг гарлаа. Ер нь энэ шийдвэрийг би гаргах ёстой. Би охины эмчин тэгэх хэрэгтэй гэж байгаа юм. Дүрс солигдож балдан ах моргийн бороод хідэн зас атгуулад булшийг хонуулахар болж байгаа юм аа. Өдөр шолохын өмнө Кимгуа уул руу явах замдаа харсан тосгоны жижиг сүм дээр ирдэг. Тэр энэ сүмийг өнөө Гизүнэг их лам байгуулсан байх гэж бодсон ч өөр хүн аж. Одоо сүмийг авч явж байгаа хөгшин ламтан өмнө нь уулын булшийг Жосоны хамгийн баян хүний булш гэж хүмүүс ярьж, үүнээс нь үүдэн олон булш тоногчд ирж байсан. Ирсэн хэдий ч хинэнч булшийг тон чадаагүй гэдгийг хэлнэ. Кимгуа харин өнөөдөр тэр булшийг нүүлгсэн гэлэхэд тэгээд дотор нь Эрдэнэс байсан уу? 어떻게? 뭐 하시는 거예요? 저기요? Авснаас гарсан тэр зүйл удганг дайраад өнгөрсөн бөгөөд удган маань тэр даруй ухаан алдаж байгаа юм. Дараа нь Батагийн хөгшин настай аавыг харуулах ба тэр хаалганы өмнө ямар нэгэн зүйл сонсдог. Энэ нь түүний эцгийн хоолой байсан бөгөөд хүүтэй хаалгаа онгоолгоо гэж байлаа. Хаалга онгойж өнөө авснаас гарсан сүнс орж ирсэн бөгөөд эцгийнхэн дүрс шилний тусгалд үзэгдэх нь тэр. Аав нь ядарч даарч өлсөж байна гэж хүүдээ хэлэх бөгөөд өөрийн хүүг авч явахаар иржээ. Дараа нөгөө өрөөнд бүжгэлж байсан Батагийн эгч нэг мэдэхэд өвөөтөөгөө бүжгэлж буй дүрс үзэгдэн. Энэ үед удган Кимгуа руу ярьж Батагийн өвөөгийн сүнс нь суллагдсан гэлдэг. 100 гаруй жил хэлэгнэж хорссон сүнс өөрийн үр удмынхан дээр очихон лавтай ажээ. Кимгуа Батагийнх руу явахаар болдог бол удган тэр хэд сүнсийг дуудах зан үйл хийхээр болно. Бонгилийн биеийг улаан давуу олсоор хүлсэн байх ба сүнс түүний биед орох аж. Төр завсралчгын уучлаарай. Тэгээд иймэрхүү дуу аимшигын дуу трейлер бас мистери кино яриулахыг хүсвэл саба дараарай бас комент өчээрэй. Баярлалаа. Ингээд зан үйл эхэлж удхан хэнгэрэг нүдэн сүнсийг дууднаа. Удалгүй цонхны тусгалд дүрм тувцтай хөгшин ир харагдах аж. Тэгээд бонгилийн биед орж өөр хөөхтүүдээ авч явахаар ирлээ гэдэг. Яалтчгүй гэрийнхэндээ хэлгэнцэн сүнс байгаа аахгүй юу? Тэгээд сүнс маань тийм ч удаан тогтсонгүй. Бонгилийн биес гараад явчихлаа. Бата харин усан гулганд болчихсон сэрэх бөгөөд утас дуугарч ярихад Кимгуа байв. Тэр хэлэхдээ ярих зүйл байна. Би бараг очиж явна. Ямар нэгэн зүйл тохиолдоогүй бидтэй гин. Энэ үед хаалга нүдэж Ким байна. Бид ярилцах хэрэгтэй байна. Хаалгаа нэ гэж нүдхэн тэр. Бата юу болоод байгааг Ким хэлэхэд сонсож бай. Ямар ч хариу өгөх хэрэггүй. Өвөө гэж навс нэгдчихсэн. Одоо цонх руугаа ойртоо цонхоо нэ. Өвөө чинь чамайг хамгаална. Өвөөдөө өвөлчил. Манай сүнс ер нь бол цонх нэвтэлж чадахгүй ч утасны дуудлага хийж чаднаа. Тэгээд цонхоо нээгээд өвөөгөө оруулчихж байгаа байхгүй юу? Харин хаалганы цаана байсан жинхэнэ Кимгуа ресепшнэр хаалгыг онгойлгон орж ирдэг. Орж ирэхэд нь Бата цэг зогсоод Солонгосын хойгд болсон Японы дайны талаар ярьж эхэлдэг. Тэр дайнд өвөө нь Японы талд урууж тулалдсан Солонгосын өндөр албан тушаалтан байсан юм шиг байгаа. Удалгүй их хэмжээний цус алдаж нэг юм ухаан орвоо гэтэл. Үнэг барыг голоор нь тасалсан гэж хэлсээр хүзүүгээ мушигчихлаа. Удалгүй цонхны тусгалд ойсон сүнс замхран алга болж байгаа Кимгуа харлаа. Нөгөө хэд маань харин авсыг аваад шууд чандарлах газар руу явж байна. Авсыг чандралуулахын тулд гэр бүлээс нь зөвшөөрөл авах хэрэгтэй бөгөөд Кимгуа Америк дахь гэрийнхэн лүнд холбогдох гэсэн ч хэн ч утсаа авсангүй. Тэгээд энд байгаа Батагийн авгагчтай холбогдноо. Юу болсон гучирлаж хэлээд хэрвээ одоо л чандарлахгүй бол эцэгч нь Америкт байгаа Батагийн хүү рүү явж байна гэдэг. Цонх нэвтэлж чадахгүй ч тийм ээ, энэ чинь бол хэл бол нэвтэлж чадна гэж. Үүнтэй зэрэгцээд Батагийн өвөөгийн сүнс элэнц хүү дээрээ айл хэдийн ирчихсэн байдаг. Хүү уйлж эхлэх бөгөөд баг багаар зүрхнийхэн цохилт нь ихсэж байв. Энэ үед нь авгагч нь чандралхыг зөвшөөрч тэр даруй шатаанаа. Ингэснээр Батагийн өвөө хүчээ алдаж алга болсон юм. Ер нь бол нөгөө ертөнц рүүгээ л явсан байх тийм ээ. Батач гэсэн мөн адил амаа алдсан юм. Ингээд үйл явдал нэг юм намдсан ч удалгүй өнөө булш ухсан нөхдүүдээс могоог дундуур нь хуваасан ирийн бие эрс муудаж Кимгуатай холбогджээ. Тэр өдөр дундуур нь хуваасан могооны талаар хэлж тэрнээс хойш бие нь хачин болж тэгээд Кимгуаг тэр могоог олоод залбирал үйлдээд өгөөч гэж гуйдаг. Кимгуач уул руу буцсан булшны нөхийг ухахдаа хүн шиг төрхтэй могоог олсон юм. Гэхдээ тэрнээс хачна нь "Юу? Давхар булш гинэ?"
Батагийн өвөгийн булшны доор нь бас нэг булш байж маш том бас хажиргалтай нь босоо. Кимгоо угаас нэгэнт өвөнд орооцолдсон тул булшийг гаргаж мөн захиалагчтай эргэн холбогдсон дээрээ гэдэг. Угаасаа Бата нас барсан болохоор хэн төлбөрийн төлөх нь тодорхойгүй байгаа юм байна лээ. Ингээд манай хэд асар том булшийг ухан гаргаж үүнтэй зэрэгцэн тэр авданд байсан үнэгнүүд зүхтсэн юм. Булшийг ачаад өнөө тосгоны сүм дээр ирж ламаас энд хоног төөрүүлэхийг хүсдэг. Тэр даруй булшийг хуучин амбарт нь хийж нэг төрлийн будаа болон адууны цусаар лацтнаа. Одлогоо Батагийн авга ихчирдэг. Батагийн өвөө нь эх орноосоо урвж Японы талд байлдаж байсан хүн бөгөөд тийм болохоор Гизүнийг ихтер лам түүнийг цээрлүүлсэн бололтой гэдэг. Харин авга ихч яг үнэндээ Гизүнийг ихтер лам нь Япон хүн байсан ба өөрсдийнх нь талд байсан эцгийг нь яагаад энэ аимшигтай ууланд оршуулсанг ойлгохгүй байна гэдэг. Тэгээд би Батагийн төлөх мөнгийг өгөх болохоор энэ булшийг та нар өөрсдөө мэдээд алга болгоод өгөө. Батагийн хүү одоо сайн байгаа. Би харин энэ булшны талаар юу ч мэдэхгүй гэв. Булштай үлдэж хоцорсон манай хэд ч өнөө могоог шатааж залбирал үлдээд маргааш булшийг шатаахаар болцохолоо. Ламын цайхан гоймон идэж аваад тэгээд унтцгаалаа. Удган маань машинда ихчтэйгээ уцаар ярих бөгөөд эдний гэр бүлийнхэн бүгдээрээ ер нь энэ салбартай ажилладаг хүмүүс юм шиг байгаа. Игчийг нь яриагаар эмээнч гэсэн удган байсан бөгөөд дээр үед Гизүнэ гэдэг ламтай уулзаж байсан. Хүнд баймгүй энергитэй хүн байсан гэжээ. Дараа нь унтахынхаа өмнө долондоо харсан нэг хөгшин эмэгтэйнд дүрс байна. Удган амандаа эмээ гэх бөгөөд манай хүн ер нь бол эмээгээ хардаг юм шиг байгаа. Байшинд унтаж байсан бонгилийн дээр ямар нэг юм тэжигнэн хөдлөх нь лам байв. Би энэ цус болчихсон, тэр миний илгийг авчихсан, тэр миний илгийг авчихсан гэд байж байна. Тэгтэл энэ нь зүуд байж ямар нэгэн зүйл болоод байгааг мэдсэн бонгил гадаа гарахад гахаан хорооноос дуу гарч байлаа. Ороод үзэхэд гахаанууд бүгд бөөгнөрч нөгөө болонд нь ямар нэгэн авраг зүйл гахаан хорооны манаачийг хороож байна. Энийг харсан бонгил тэр даруй буцаад удган гисрэж амбарыг онгойлголоо. Авсан дотор байсан тэр зүйл авсны гаднах төмөр утсыг задлаад гарчихсан. Одоо гахаан хороонд байгаа юм байна. Бонгил тэр даруй бусдыгаа сэрэхээр явах бол удган авс доторхыг харж байгаад самурайн дуулахыг олов. Бодлогын хаалганы өмнө нүцгэн хөлийн мөр татуулсан авраг зүйл гарч ирлээ. Япон самурай. Тэр дотор хүн байна уу гэхэд айсан удган маань өөрийгөө хүн биш зарц чинь байна гэдэг. Тэр даруй самурай хүний толгойг шидэд би дайсныхаа жанжны толгойг авчихлаа. Энд чинь арай манай бонгил үгүй юу? Тэгээд самурай хулд загас манго авчирсан уу гэдэг. Удган маань мэдээд шоконд орчихсон байж байна. Удалгүй самурай гэнт даалга болчихов. Хүн гээд мэдчихжээ. Манай хүн харин тэр даруугаар зүхтах ба энэ үед бонгил самурай руу дайрагч яаж чадсангүй. Авраг биетэй үзээрийн царайтай юм. Удганч зүхтах гэж чадахгүй гацчихлаа. Харин самурай бонгилийг барьж аваад гараараа биеийг нь сүлвчихлээ. Тэгээд удган руу дайрах гэсэн ч түүний дэргэд байсан тахилыг хараад ном уншиж галд шатаад эхэлдэг. Энэ үед Ким Балдан хоёр ирэх. Тэр хоёрч галыг хараад төр зур ухаанаа алдлаа. Тэнгэрт гал болон хөөрсөн самурайг хараад манай дөрүүд бүгд булштай холбоотой зүйл харж байв. Удалгүй самурай алга боллоо. Үзэгдэл солигдож манай хэд эмнэлэг дээрсэн байх ба лам болон гахаан орооны ажилтан луу баавга дайрсан гэж зургтын мэдээгээр ярьж байна. Бонгил маань анх бөө болох тавилантай гэд Кимгоо дээр ирсэн ч удгантай хамт байвал аюулгүй гэж үзснээр удганыг дагах болжээ. Харин самурайн талаар удган манай улсад ийм зүйл байхгүй. Энэ энгийн нэг хорогдсон сүнс биш. Би юу ч мэдрээгүй. Энэ дотоод сэтгэлийн сүнс. Биетэй бас сүүдэртэй байсан. Ямар нэг амтан эд зүйлстэй холбогдсон байх гэв. Дараа нь Кимгоо үүний талаар бодож байгаад коридор төлгсөн өнөө уулын зурагны доор хойгийн нуруу гэсэн бичгийг хараад Батагийн өөхөгтэй хэлсэн үнэг барыг голоор нь тасалсан гэх үгийг саналаа. Ямар нэгэн зүйл гадралсан бололтой. Ингээд өнөө тосгоны хийд рүү явж булш тоногсдын үлдээсэн зүйлийг үзнэ. Хажиргалтай нь бүгд нэрэ багаж хэрэгсэл дээрээ сэлж тэр бүхэл зураг авахулж үлдээсэн байв. Бас тэр үлдээсэн эд зүйлс донд нь хэдэн гадснууд байгааг харуулдаг. Тэгэхээр энэ хүмүүс ч гэсэн булш нүүлгэх зан үйл хийдэг хүмүүс байсан ажээ. Тэгээд манай хүн өнөө балай уул руугаа дахиад буцаж байгаа юм. Харин нөгөө талд удган маань эгч дүү хоёроо дуудсан. Гахаа мах будааны билүү бэлдээд хэдүүлээ сүнсээр тоглоё гин. Удалгүй нэгэн гэр бүл хоол хувааж идэх талаар ярилцах хийгээд сүнс үүнд нь амжшаад ирэх аж. Хангалттай хоол авчирсан. Тэгвэл Пагийн гэр бүлийг дуудъя. Тэгэж яах юм бэ? Өөрсдөө л идчихье. Тийм ээ, өөрсдөө л идцгээе. Аюу загас ч гэсэн авчирсан биз дээ.
Тэгээд яриаг цааш нь үргэлжлүүлж сүнсийг өдсөөр байгаад тэр ууланд манай эзэн 100 мянган дайснаа нухчин дарсан харгис нэгэн одоо уулын хамгаалагч болсон. Би түүний савнд болмоор байна. Эзэнтэй та намайг ашиглаач гэж байгаа юм. Ер нь хаа газрын рандом сүнс чөтгөр баачкаг дуудаад авчирцсан юм уу гэсэн. Ер нь бол өнөө самурайн дагуу сүнс юм шиг байгаа энэ нөхөр бол. Энэ үед нь Кимгой нөгөө булшны нүхийг дахиж доош нь ухаж байгаад өнөө шүн дайрдаг самурайн цогцыг олсон юм. Тэгэхээр энэ самурай уулын хамгаалагч гэхээр тэр шүн галын шидэ ашиглаад буцаад ууландаа ирсэн байгаа байхгүй юу? Игч дүүс харин бонгийлд зүүсэн байсан пайзаа аваад шатааж зан үйлээ дуусгаж байгаа юм. Удагны игч юу ч байсан битгий хий, эн чинь Япон сүнс байна. Хэдий имиж нь чамайг хамгаалдагч Япон сүнс чамайг шууд хөнөөнөө гэв. Би энэ киног айгүй зөв ойлгосон гэж бодсон. Эсвэл би айгүй тэнэг. Нэрэ манай Кимгойн игчийг удган гэхээр лайтай байгаа бах. Sorry. Би угаасаа энэ солонгос нэрнүүдийг зөв хэлэхгүй юм байна лээ. Манай бонгин шиг амархан нэртэй байсан бол тийм ээ. Гэснээр Letterboxd дээр октод сүнс чөтгөрч болтгоо болоод бонгилийн биед орох юмсан гэсэн байсан. За кино руу гаръя. Нэрээс сав дараарай гэхэж байсан шүү дээ тий. Ким ах маань буцаж ирээд тэр уул солонгосын хойгд байдаг. Солонгосын хойг пенгшүүг үзлэр бол бар. Харин тэр үнэгэн лам барын бэлхүүсэнд гац суулгаж барыг барьж байна гин. Тийм болохоор тэр аврах самурайн сүнс тэр уулыг хамгаалдаг бололтой. Тэгээд самурайн булшийг гаргахаар олон хүн оролдохдоо дээд албан тушаалтан болох Батагийн өвөөг орчуулж хүн ойртож чадхааргүй болгосон байна гэдэг. Манай Батагийн өвөө бол панчаан байсан байгаа байхгүй. Балдаа ах бол энийг эрс эсэргүүцэх бөгөөд хүн өвхөл яах юм бэ? Энд чинь зүгээр л нэг газар гинэ. Манай Ким ах харин энэ гадаас хойд урд хоёр солонгосыг тусгаарлсан эд байна. Тэглээд чи бид хоёр насаараа газар зарж амьдралаа. Энэ газар чинь чи бид хоёрын үр хүүхдүүд амьдрын шүү дээ. Удган жүүнийг дотоод сэтгэлийн сүнс гисэн. Гадсанд хорогдоо тэр биз. Тэрийг авчихвал бонгийлч идэгнэ гэдэг. Удган маань жүүнийг бодолцож үзээд тэр Япон сүнсийг устгах боломжгүй. Гэхдээ саатуулж болох байх. Тэр хооронд гацыг олоо гэв. Үүний дараа эмчнэр бонгийлд ойдол тавих ба тэр үеэр нэг зүйлийг анзаарсан нь самурай бонгилийн бие дээрх бурхны номлолоос зайлсхийж дайрсан бололтой гэдэг. Тэгээд аюу загас аваад уулын зүг явнаа. Тэгтэл урд нь зам хаажгсан цагдаа нар байж байна. Өршөөгөөрөө энд зэрлэг амьтны халдлагаас болоод зам дөр хааж байгаа юм. Энэ бэд энэ уулан дах булшиг нөөл гэж байгаа юм. Тийм болохоор нэг бодохгүй гэж хэлээд орцгоолоо. Булшнаас загасаар хөгшин мод хүртэл зам татаж Ким Балдан ах хоёр булшны ойр нуугдав. Харин бонгийлыг удагны эгч дүүс харах ба хэрэг бишдвэл түүний амны өмнөөс дахиад өргөх зан үйлийг хийх ажээ. Манай хүний биеэр чинь ер нь л сүнс чөтгөргүйгээд байгаа штэ. Шүн дунд болоход самурай загасны үнрээр гарч ирэх бөгөөд нэг мэтгэд хүж уугуулсан хөгшин модны өмнө ирцэн байна. Хөөхөн гөлгөнд хоол өгж байгаад төөрүүлж байгаа юм шиг аваад ирсэн байгаа байхгүй юу? Модны ард манай удган дуугдсан би энэ уулын эзэн байна. Уул минь сүйдэж байна. Эндээс яваа гэдэг. Самурай харин хөгшин модыг өөртөө ярьж байгаа ер нь энэ уулын эзэн юм байна гэж боддог. Одоо яах вэ? Юм нэвтэлж чадахгүй юм чинь. Тэгээд энэ хоёр дүр маань хэсэгхэн яриа өрнүүлнэ. 1910-ад онд Япон ер нь бол Солонгосыг бүрэн эзлээд колоничилж байсан юм байна лээ. Тэгээд мэдээж энэ үйл явдал яг болсон эсэх нь тодорхойгүй ч энэ самурай бол тэр Солонгосыг эзлэх дайнд оролцож яваад өнөө үнэгэн лам Гизүнэ гэж нөхөр энэ уулыг хамгаалуулах гэдчгийхүү хараах гэдчгийхүү самурайг авчирсан байгаа байхгүй юу? Манай удган айгүй анхааралтай яриаг нь сонсож байсан самурай алгаа дүр солигдож бонгил төрөөнөөс хойш өнөө самурайн ярьсан хэлсэн яг хэлж байгааг харуулах бөгөөд манай хүний биед одоо ч сүнс байгаа юм шиг байна лээ. Нөгөө талд удган маань харин үгээ ядаж өөрийнхөө олзолсон улсыг яг одоо сулж хаа гэж гуйнаа. Гэнэт энэ үед нь самурай гарч ирэх бөгөөд манай эгч яахаа мэдэхгүй сандраад айгаад дээшээ тэнгэр хоол доошоо газар хатуу болж байгаа юм. Тэгсэн ард нь нэг зүйл гарч ирлээ гэсэн манай удагны эмээ охиноо хамгаалах гээд гараад ирж байгаа байхгүй юу? Эмээ бол UFC-гийн тулаанч шиг харц тулж үлдээд манай удган маань нэг юм амьд мэд зугтнаа. Одоо нөгөө булшны хоёр руу буцъя. Манай хоёр самурайг явсны дараа Сэмэрхэн булшны нүх рүү ороод ганцаа олох гээд ухаад л байсан байгаа. Тэгээд юу ч олоогүй юм бэ нэлээ хөөхий. Манай Кимга уг нь өөртөө хэтгэлтэй байсан юм чааваас. Бууж өгсөн Балдан ах маань удагнаа яаж байгаа бол гэж санаа зовоод хөгшин модны зүг явсан тэр үед нь удган яг зүгтаж яваад таарч байгаа юм. Энэ үед самурай галт төлөвдөө ороод булш руугаа буцаж явдаг. Манай Кимго харин ухаад л
Нэг мэдгээд л самураа ирэх бөгөөд манай ахыг яг шууд алжихгүй миний дагуул болох уу эсвэл илгээ өгөх үү гэдэг. Ер нь бол бурхны сургаалтай шивээс тийм чухал биш илгийг авдаг болохоор тэгж хажуугаас нь дайрсан юм шиг байна лээ. Манай ах юу гэж дагуулна болох уу илгээ өгцөн дээр штэ тэ. Энэ үед манай хоёр ирээд зайлуул ахыгаа аврах гээд авчирсан адууны цусаа цацнаа. Тэр даруй самураан гуйг нь хайлж биеийн түлэгдээд эхэлдэг. Тэр үеэр нь ахыгаа аваад зүхтаг гэсэн ч юу гэж явуулах уу манай балдан борог бариад авч байгаа. Ингээд ёстой гуруула хэцүү байдалд орноо. Илгээ ахуулсан Ким ах маань газар дөхөдхийн хэвдэж байхдаа удагны хэлсэн дотоод сэтгэлийн сүнс ямар нэгэн зүйлс эсвэл амьтантай холбогддгоо гэсэн санаад бодож энэ нөхрийг газартай холбогдсон шатаж буй төмөр юм байна гэдэг. Фэнкшүүгээр гал ус эсрэгцдэг бол төмөр модтой эсрэгцдэг ажээ. Тэр дундаа нойтон модтой гэд гартаа байсан хадуурын ишийг өөрийнхөө цусаараа норгоод хөлтөн зоож байгаа. Хэрвээ чи халуун төмөр юм бол нойтон мод төмрөөс ч хадуу гэд дайрнаа. Энэ үед Бонгил хар цус алдаад хэрэг биштлээ гэд эгчдүү хоёр яг өнөө дахиагаа цааш нь харуулах гэж байсан. Манай хүн нэг юм ухаан орноо. Кэмгооч самураа гөлөг болгож байсан гэнэт цус алддаг. Хүчээ алдсан самураа олзолсон сүнснүүдээ чөлөөлж байгаа юм шиг байгаа. Манай ах бараг дундуур нь хуваацсан. Тэгээд тэр хар цусаараа дахиж модныхоо ишийг норгоод ганц далаагаад май. Самураа бай. За ингээд нэг юм дууслаа гэтэл Кимгон бие нь айгүй муудсан. Би насаараа үхэлтэй ойр байсан хүн. Миний газар шороо руугаа буцах цаг нь иржээ гэж эмнэлгийн орон дээр бодож байснаа. Бай зарай. Охин маань хоримтой шүү дээ. Тэгээд нэг мэдгэд ах маань овоо эдгэрсэн Бонгилч тэрүүгээр хоолны гэрүүл хийгээд явж идэг. Энэ үйл явдал нь өвөл болж байгаа бөгөөд манай хэдийн ажилдаг салбарууд нь энэ үеэр зогсон байдалтай байдаг болохоор ерөн саяны халтуурынх нь ажил байсан юм байна лээ. Тэгээд удган Бонгил хоёрч одоо үндсэн засал мөргөлийн ажиллаа хийж, Балдан ахч гэсэн оршуулгын ажиллаа хийж, Ким бороо барилгын талбай дээр хүн загнаад явж идэг. Гэхдээ болсон үйл явдал манай хэдэд мэдээж арилахааргүй толб болоод үлдсэн байгаа юм. Ер нь бол травматсан байгаа байхгүй. Ямар ч гэсэн Ким ах маань охиныхоо хурмыг хийж манай хэд тэнд айгүй хөөрхөн гэр бүлийн юм шиг эртсэн байгаагаар кино дууснаа.